Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөх зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар Улаанбаатарын яриа хэлцээ олон улсын баг хуралд оролцож байгаа бүгд найрамдах Солонгос улсын нэгдлийн сайд Жон Дунгёныг хүлээн авч уулзлаа. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн түвшинд гүнзгийрэн хөгжиж хоёр улс төдийгүй олон улс бүс нутгийн давцанд өргөжинд хэлж байгааг ерөнхийлөгч онцоллоо. 2013 онд Эрдэнэтийн судлаачдын санал солилцох нээлттэй эндэр хэлбэрээр болж байсан Улаанбаатарын яриа хэлцээ олон улсын баг хурал одоо бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх чухал давцан болон хөгжиж байгааг тэмдэглэлээ. Мөн зүүн хойд Азийн бүс нутгийн инх тайван аюулгүй байдлыг хангахын төлөөх Монгол улсын хүчин чармаалтыг Солонгосын талд тууштай дэмжиж өндөр түвшинд оролцож байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үеэр худалдаа эдийн засаг, уул уурхай, дэд бүтц, барилга хот байгуулалт, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Улаанбаатарын яриа хэлцээ олон улсын баг хуралд 30 орчим улс орны олон улсын байгууллага, дотоод гадаадын 250 гаруй төлөөлөгч оролцож байна. Хурлаар зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын сорилт боломж, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, жуулчлалын практик, Төв Аз болон зүүн хойд Азийг холбох ногоон орчин хүчний коридор зэргийн талаар ярилцж байна.